дахиад 2 3 орчмаар юм. Дахиад хэд хэдэн дугаар өчээд. Хэдэн дугаар би бас өөр юм яриад ингээд энэ висэл дуустал ингээд зөөгөөд байвал бас болохоор юм. За юу цахан манайхаа төгжрэл донд ээлж нэгэн дугаар маань эхэлж байна. Энэ удаагийн дугаарт Монголын Сүм өмгийн холбоо үндэсний дээд лигийн хасын хөлгөд багийн тамирчин Түшиг найз маань оролцож байна. Байцгаана уу. За найздаа өдрийн мэнд хүргье. Өдрийн мэндэ. Энэ удаагийн дугаартай хамтран ажиллагч Big Motors. Big Motors нь 5 тухтай авч шөөврөмтгөөс гадна үнэлгээ өндөр баг гүйлттэй машинууд оруулж ирдгээрээ давуу талтай. Утасны дугаар 75 75 75 75. Юуны өмнө лигийн 10 удаагийн авраг баг. За мөн дээрээс нь хувийн бас карьертаа 3 дахь аврагын цолоо нэмсэн. Баяр хүргье. Баярлаа. За лигийн 10 удаагийн авраг багт тоглох ер нь ямар байдг юм бэ? За юуны дөрөнд ер нь тоглох гэхээс өмнө ер нь бол энэ багтах одоо бүрэлдэхүүнд нь орох гэдэг юм бол нэгдүгээр айгүй хэцүү өндөр шалгууртай байгаа гэж ер нь бол бодсон. Тэгээд хэрвээ дараагийн багтаад ч юм уу тэрнээс цаашаа өөрийнх нь ер нь хичээл зүтгэл цаашлаад одоо хасын хөлгөд орох баг тамирчид, хүүхдүүд, залуучууд ер нь бол өрсөлдөө их байдгийг гэдэг нь бол мэдэрсэн. Ер нь бол одоо нөгөө ярьдгийс танаа багийнхыг амар юм диктатуртай бас юм ер нь юм танаа багийн соёл гэж юм бас айхтар байдаг гэж ер нь тийм зүйл ер нь хэр өндөр түвшинд байдаг. Одоо ер нь бол бид нар чи 3 жилийн өмнө одоо ер нь ихээс одоо оюутны лигийн багуудын хувьд бол бүгд ер нь нэг багийн одоо гол тоглогч нар байсан болохоор эхний жил бол ерөнхий тамирчдын хувьд ер нь бол одоо гарах минутаас ч юм уу шилтгаалаад ерөнхий жоохон зөрчилтөн мөр үүсдэг байсан. Тэгээ ер нь бол одоо энэ манай асуулт багийн хувьд бол бид нэр одоо 3 жилийн хугацаанд соёл гэхээс илүүтэйгээр одоо би биндээ илүү сайн уусаж нэг одоо хүлээн зөвшөөрсөн гэх юм уу. Тэр нь илүү давуу талтай гэж л ер нь би боддог шүү дээ. Ер нь өөрсдийнх нь нөгөө ролик тий бас илүү сайн ойлгож өгөө тий. За ер нь одоо ингээд 3 дахь аварга авлаа. Тэгээд сүүлд яг ер нь 3 дахь аварга авахад ер нь ямар мэдрэмж төрж байв? За 3 дахь аварга гэдэг чинь ер нь бол маа Чинза коуч байна, Тома хатан байна. Ер нь бол тамирчин сагсны дээд лигийн тамирчны хувьд бол 3 дараалж одоо аврагын талаа гарах ч гэдэг юм уу. 3 дараалж аврага авах гэдэг юм бол бас энэ карьерийн туршид ер нь бол маш цөөхөн тохиолдол юм гэж бид айгүй хэлж ийсэн. Тэгээ энэ төлөө бол одоо өмнө жилдгээс илүү одоо хамгийн гол мотивац өгж ийсэн юм бол энэ л гэж харж байгаа. Одоо нэг 3 дараалж аврага авах нь байтугай ер нь 3 дараалж финалдсан тоглогчид ч ер нь авар шүү дээ Монголд бол. За Түшиг жолооч хэр удаж байгаа лээ? Хэдэн оноос хойш машин ирж байгаа? Би ч одоо баг нэг 4-5 жилийн өмнөөс л юм. Яг бас сайн тодорхой санахгүй байна. Тэгэл ерөнхий бас нэг булгаагаар машин бариад явдаг байсан. Тэгэл найзуудтайгаа ч юм уу тэгэл иш тийшээ. Ер нь л айгүй тэгж аав ээжийн машин шиг нэг нааж гардаг байсан. Тийм ээ. Өөрөө бас хамт гар бие явуулсан юм байна. Тэгэлгүй яах вэ? За ер нь тэгээд амьдралынхаа ер нь хэр их цагийг төгжрийн дунд өнгөрүүлсэн байна. Одоо ингэ бодонгот. За ер нь бол би бэлтгэлээс нэг 2 цаг. За ер нь төгжийг харж байгаа. Ер нь бол доотлон 2 цагийн өмнө гардаг. Тэгээ ер нь бол бас аль болох хоцрохгүй бичээдэг. Ер нь бол төгжрэл бол одоо бол энэ чинь нэг юм цайны цаг магаар төгждөг гэдгээс одоо бол бүр ямар ч юг болцсон байл л. Одоо ямар ч юу гэдэг цаггүй болцсон. Байнгын төгжээртэй байдаг болохоор ер нь энэ байнга 2 цагийн өмнө гардаг гэхэр чинь л 2 цаг өдөртөө нэг 2 за 3-4 цаг ер нь төгжирдэг. За тэгээд одоо тоглолттой үед ч юм уу эсвэл бэлтгэлтэй үед одоо ер нь жоохон нэг шахуу цагаа гарчих юм бол ер нь төгжрийг яаж аргалж яаж явж ин нууц арга марга байна. Одоо тэгэл манай гэрийн эндээс бол яг нь хулгайн зам зөндөө байгаа. Тэр мэрийг бол ер нь сайн цээжилсэн. Тэгээд ер нь аль болох бид нар тоглолтын үед бол нэг
3 цагийн өмнө юм цугладаг. Тэгэхээр ер нь аль болох бүр эрт гарах. Тэгээ бүх юмнууд ер нь бол одоо ч хуваарийн дагуу явдаг болчихлоо л да. Бага насаа ер нь хаана өнгөрсөн би л мэднэ л дээ. Бага насаа ер нь хаана өнгөрөөсэй. Тэгээ ер нь хэрс эхлэхгүй хүүхэд байсан. Тэгээд сайхан гоё ярьж өгвөл. За миний бага нас бол угаасаа төмөр замаас гаралтай. Тэгээд манай аав ч гэсэн төмөр замд ер нь багасаа өссөн болохоор ч юм уу. Тэр яг төмөр замаас гаралтай Баянголын хүүхдүүд. Тэгээд энэ 10 жилийн бол ер нь 1-5 дугаар анги ирээдүйн төгсөлбөр 80 дугаар сургуулийг төгссөн. Тэгээд дунд анги 38 дугаар сургуульд шилжиж орж найзтайгаа танилцчихлаа гэж. Найзтайгаа гэж дүүтэй байсан. Дүү байсан. Тэгээд 38 дугаар сургуультай 9 дугаар анги хүртэл сураад ахлах анги 20 дугаар сургуулийг төгсчихсэн. Тийм л юм байна. Ер нь бол цахилахгүй дөрсгөө хөхтэйсэн. Ер нь бол чийч гэлтгүй мэдэж байгаа бах. Тий. Ер нь цахилахгүй хөхтүүдийн нэг байсан. Байнга л ер нь аав ээжигээ додоолно штэ. Ер нь бас л чихнээс хонх үйсэн. Тий. Айгу хөдөлгөөнтэй. Тэгээд одоо нэг багада жуудаагаар хичээлдэг байсан шүү дээ. Тэгээд тэрийг ер нь хүмүүст нэх бас зарим нь бол нэх мэдэхгүй баг. Гэтэ бас яг сах сонирхогчд бол сайн мэддэг баг. Тэгээд жуудаагаар хичээлээд яг хэдэн жил боллоо. Тэгээд ер нь улс дүүргээс ч гэдэг юм уу хэр их медаль авлаа. Ер нь бол хамгийн анх Төмөжин жуудаа клуб одоо энэ Монголын үйлдвэрчдийн соёлын төв ордон гэдэг билүү. Тэр нь бол тэг 4 замын тэнд экватор багш, их цэцэг багш хоёртой анх шав болж орж исэн. Тэр чи одоо баг 8-9 он хавцаа юм уу. Яг нөгөө төвшин баяр аварга, олимпийн аварга болол бүгд нөгөө хүүхдүүд юу гэдэг нь жудаад дуртай хайртай болол шуурж исэн үеэр л орж исэн. Тэгээд ер нь 10 жилээ төгсдлөө барилцсан. Тэгэхээр ч бас нэг 7-8-10 жил ч юм уу хичээлсэн. Тэр нь хотын аврагт нэг дөрөв төрүүлсэн. Ер нь хоорондоо бас айгүй их аврагын төлөө таарч ирсэн. Тийм л ер нь их гайгүй амжилттай байсан юм. Тэр манай сах сонирхогчдод бол угаасаа түшгийг ихэр гэдгийг бол мэднэ. Тэгээд бус хүмүүс бол мэддэг байх. Тэгээд манай түшгийн ихэр бол Тулга Зохон Бродерс бас тоглодог. Тэгээд ер нь ихэр байх ямар байдгийг одоо нэг өөртөө адилхан нөхөртэй хамт байгаад тахаар ер нь ямар санагддгийг ер нь. Гэхдээ би хүмүүс ингэж асуугаад байдаг байхгүй. Би бол яг өөрийгөө ихэр биш юм шиг л ингэ бодоо явждаг. Дөнгөд одоо жишээлбэл ч хүмүүсэд ихэр нэг юм арай өөр содон юм хүлээгээд байд юм уу. Гэтэ яг юуны хувьд бол одоо жишээлбэл нэг барил дээр нэг жинд барилддаг байсан болохоор би биэндээ ч юм илүү сайжрахад одоо илүү одоо тус тийм зөвлөгөөнүүд ч юм айгүй өгдөг. Тэр хэмжээр бас бид нэр битээр ер нь одоо партнер гэдэг одоо ярьж байгаа шүү дээ. Одоо тэрэн шиг одоо тэгэл одоо бид нэр өрсөлдөгч bagгүй бол нөө тамирчин чинь юу хинч биш гэдэг шиг л тийм битэр чи яг би биэндээ тэгж юм тусалдаг хоорондоо нэг мэхэд автчих үздэг ч юм уу. Тиймэрхүү асуудал тэр нь бол тэрнгээр илүү давуу тал болж ирсэн. Ихэр хүний хувьд л тэр нь хоорондоо хэр муудалцдаг бай. Энэ муудалцдаг байсан. Ер нь бол бас тэгтээ нэг зааж 7-8 дугаар хүртэл ер нь үтсэн шүү хоорондоо. Тэгэл аав ээжийг ороод ирэх хооронд нэгнийх нь нүд мөд хөхөрцөн сууж идэг. Тиймэрхүү нүд аяг их болдог гэсэн. Тэр чинь нэг юм булаацалдах нас чи өнгөрцөн байгаа шүү дээ. Яагаад тэгээд одоо бас тэгж хоорондоо муудалцаад зодтолтоод идэх гэсэн ерөөсө сандгүй шүү дээ. Тэгэл ер нь хоорондоо үздэг гэж яал нэг 8-9 дугаар анги манга хавцаа билүү ороод тэгэл ерөнхий гайг болцсон. Хоорондоо муудалцгаа юу? Тий. Тэг чи муудалцах нь бол яг одоо ч гэсэн байж лаа л дээ. Тэгээд ч баг үуч шууд зодтолчж байгаа юм шиг хоорондоо. Айгүй их зодтолдог гэсэн хоорондоо. Тэр нь одоо оюутны лиг ч гэсэн хоорондоо таардаг байсан. Тэгээд
жодоогоор одоо багадаа таардаг. Тэнгүүд одоо сая дээдлэгт ороод хоорондоо биенийхээ эсрэг тоглоно. Тэр нь ингээд ингээл бүх цаг үед ингээл чиний ихэр ингээл чиний өөдөөс тулаал, чиний өөдөөс ингээл хамгаалал тоглоол ч юм уу ингээл чиний өөдөөс барилдаад ингээд байхаар ер нь гэхдээ хүнд нэг тийм юм ямар мэдрэмж төрдөг, гоё мэдрэмж төрдгөө эсвэл нэг тийм жоохон одоо юу гэдэг чинь те ямар хөө мэдрэмж төрдөг. Яг барилдаг байх үед бол юу гэдэг жоохон байгаа ч юм уу нөх амар ер нь яг хоёулаа ер нь бол барилдаг хөтө за яг ас үзэн шүүл гэж ярьдаг сая. За чи энд би биэндээ унаад өгчий гэдэг ч юм уу тийм бол ерөөс байгааг. Хүмүүс айгүйх гэж асуудаг. Битээр бол ер нь тэгэл яг хоёулаа яг барилдын шүүл гэж гарч ирдэг гэсэн. Сүүлд бол хамгийн сүүлд дээдлэгт орж ирээд нэг талбай дээр би бинийгээ хамгаалах тэр мэдрэмж нь бол хамгийн гоё байсан. Тэгээд ер нь битээр өөрөө ерөөс дээдлэгт нэг тоглоно гэж бодож байгаагүй байсан болохоор ч юм уу. Тэгэл ер нь манай аав ээж гэр бүлд ч юм уу илүү гоё байсан байж магадгүй гэж бас боддоо шүү дээ. Одоо хэрвээ түшиг хэрвээ нөгөө юу болоогүй байсан бол ийм спортын хүн болоогүй байсан бол ер нь одоо ямар мэрэгжилтэй юу хийгээд явж явах хүн байсан бол би нэг цэрэг цагдаагийн хүн л болох байсан баг. Цэрэг цагдаагийн хүн. Тий. Манай хоёр өвөө чинь хоёулаа цэрэгийн хүн. Тэгээ би ч бас батланд орох гэж үзчихсэн шүү дээ. Тийм үү? Тий. Батланд орох гээд ер нь баг орцсон байсан бай. Тэгээд болоод их түгэн рүү орж. Хоёр цогтөгч дээр очиж. Тэгэл нэг саксны гараа эхэлсэн юм бол гэж боддоо шүү. Ер нь сагсчин болъё гэж ер нь гэхдээ яаж шийдвэр гаргав? Одоо тэр батлангаас яаж эргэж түгэн рүү харав? Тэр бас одоо яг тийм нарийн бол санахгүй байна. Ер нь тэгэл би яг аавтай явжснаас сандъя. Тэгээ аав бол за хоёлаа нэг сургууль бүртгүүлээд хитүүг нь бүртгүүлнэ гэл. Тэгэл юутсан. Тэгээд яг тэгж саксны юу юм уу гэд ер нь саксаар илүү хүүхдүүд сонгож ордог мордог сургуульд нь ер нь мдээгүй. Тэгээд юутсан хитүүгэнд ороод эхний курстэй нэгдүгээр курстэй сурч явж байгаад эсэгчтэй авраг гэж юм тэмцээн болоод. Тэгээд тэн дээр ер нь бол их гайгүй тоглоод ер махч 10 талаа гараад мөнгө медаль авчихсан. Тэгээд 3 дугаар багтаад явж байгаад тэгэл ер нь бэлтгэл хийж явсаар 1-р багт ороод эхний жилд ер нь шууд 1-р багт ороод тэгэл ер нь шууд баг эргэж бүцэлдэх сакс руу орсон шүү дээ. Энэ дээр л ер нь манай аав авч гисэн жоох гайхдаг шүү дээ. Тэгээ саксчин болно гэл. Ер нь бол тэгэл саксанд амар сонирхолтой байсан. Манай төмөр замын байр, цэргийн байр ер нь одоо юу гэдэг нь шийдэн дээрээ ч юм уу манай ах нар бас илүү саксанд хайртай болгож өгсөн мө гэж бас боддоо шүү дээ. Одоо тий манай аав байна яг цэргийн байрны шийдийг өөрөө засаж янзалж хийж исэн. Тэгээд тэрний дараагийн үеуд манай ах нар байна. Өөрсдөө жил болгон шийдээ янзалдаг. Тэгэл тэр юмнуудыг ер нь багасаа ч юм харж өсөөл саксанд айгүй хайртай болсон. Тэгээ одоо ч гэсэн манай байрны шийдийг одоо бид нэр хамгийн сүүл засч ирсэн. Одоо бидний доошо үеуд бас засах байх гэж харж байгаа. Тийм тэгээд оюутны лигт орж ирээд ер нь улирлын тоглолтод нэг сайн гараагүй. Сэлгээнд байж байгаад тэгээд плей-оффоос ахуулаад 90 минутаа олж эхэлсэн. Тэгэл ер нь голцоо яг нөгөө хогонд явна гэдэг ярьдаг шиг. Одоо бөмбөг таслалт. Самбрас бөмбөг авалт. Яг тэрийг ер нь аягүй сайн хийдэг. Тэгээ ер нь намайг багш баг ер нь битээ шидэл гэдэг гэсэн шүү дээ. Тэгээ аягүй ер нь шидэлт мэтэл аягүй таараа байсан. Тий. За тэгээд ер нь бол дараа жил нь тоглоод тэгээд ер нь 3 дахь жилдээ оюутны лигийн юуны ахлагч болстой итгэвэрсүүд багийн. Тэгээд нь ахлагч болоод бүх ер нь үүрэг хариуцлагуудыг аваад ингээд нэг бүтэн итүүгийн ресүүд гэдээ бас оюутны лигийн ариун туршлагатай юм багийг ингээд удирдаад явхаар ер нь бас хүнд ер нь ямар хөө мэдрэмж төрдөг. Тэгэл би шууд тэлжилсэн ээ. Аавдар очиж хэлжсэн. Би багийн ахлагч болчлаа. Тэгээ чадах болоо гэлдэгсэн. Тэгэл одоо яах вэ? Тэгэл чи чамд ингээл ихтгэл хүлээлгээд өгч чинь тэгэл үцэхгүй юу л гэл. Тэгжилсэн. Тэгээд ер нь эхний жилдээ тэгэл аль болох багаар нь гоё ялах гал хичээдэг байсан. Тэгээ нөө бид нар чи яг тараад ер нь айгүй кино үздэг. Бид чинь тэгэл өөрсдөө мөнгө байхгүй дүүхтүүч. Багшаас оролгоо. Багшаа киноны мөнгө өгч гэл. Тэгэл жоохон байж байгаа л
хоол идмээр байна гэж багш. Ер нь бол багш ч гэсэн бидэрт амар яг тэр жилийг бодвол одоо бид нэр багштай илүү ойрхон байсан гэх юм уу. Тэгээд багшд нэр бүх баг болохгүйгаа зовлон зүдгүүр юу гэдэг бүгдийн л багшд хэлээл. Тэгээд багш ер нь бүгдийн зохицуулж өгдөг гэсэн. Тэгээд тэр хэмжээгээр тэр манай багийнхан ч юм уу илүү яг юм нэг гэр бүл шиг болцсон байсан шүү дээ. Тэгэл ер нь харьчаал эргэл уулзмаар ч юм шиг санагддаг болцсон байсан. Айгу коллективтэй айгу гоё. Нэг бүр хамт олон уусаа тий. Тэгэл ер нь тэгж одоо 10 хэд хүн байгаа шүү дээ. Ер нь тэгэл ганц нэг 2 морь нь ерөөсөө салж авдаг байсан. Дандаа л 10 хэд л яг багаараа явдаг гэсэн. Тэр нь л гол нууц нахаа. Тэр ч яг утгаараа бас яг оюутны лигт би яг сүүлд тэр стори оруулсан байснаа харсан чи 600 биш 300 эд өдрүүлээ хож өгөхгүй явцсан байсан гэдэг чинь тий. Тэгээд тэр чинь бүр 4 тэмцээний дараас төрүүлдэг лүү танах чинь. Тийм хэдэн тэмцээн бэлээ. дөрвөөс ч баг их бахаа та. Ярдаж оюутны лиг дээр төрүүлэнгүүтээ араас нь Ориглон лиг. тэр чинь дундуур нь ингээ болоод байсан байна. тий. Ориглон лиг төрүүлсэн. Тэгээд зуны лиг болсон. Тий, Самар лиг болсон. Тэгээд дараа нь залуучуудын сар болсон. тий. Тэгэнгүүтээ насан туршид Сар байсан. болсон арга болсон тий. Тэгээ оюутны университет болсон. Тий. Тэгээд чинь 5 6 болчихсон. 6 тэмцээнд дараалаад нэг ч хожигдоо өгдөө танах чинь. Ориглон дээр нэг хожигдчихсэн. Ориглон дээр тэгтээ тэр чинь юун дээр нэг хожигдчихсэн тий. Одоо удирдлагын тоглолт гэх юм уу тий. Тэгээ шүү дээ. Яхтар амжилт биш шүү. За. Ер нь одоо 16 настай түвшиг дээр очоод чи ингээд ингэж ийна тэгж ийна гэдэг та яриа суух юм бол юуны талаар зөвлөж юуны талаар ярих бол ер нь. За 16 настай гэдэг чинь хэдвэр анги бэ? 16 гэж. За 8. Тэн дээр илүү одоо юу гэх юм бэ? Бид нар ч нөө амар их бэлтгэл юу би нөө жингээ ер нь баг хасдаг байж тэл гэж боддог шүү дээ одоо ч гэсэн. Тэгээ нөө жингээ хаснаас болоод ч юм уу жоохон өндөр болох магадлал нь буурсан ч юм уу. Ер нь бол тэгж хараад байгаа. Ер нь тэр үед барилдаг байх дээр нь жингээ бас баг хасдаг байж дээ гэсэн. Яг өсөлтийн насн дээр бас жингээ хасцсан. Тэгээ энэс илүү жоохон өндөр байх магадлалаа жоохон бууруулсан болов гэж боддог шүү дээ. Чиний одоо нөгөө би ингээл чи баг натаах танилцахаас авахлаа л амар үсэрдэг гэсэн та хоёр. Тэгээ ер нь чиний яг өндөр үсрэлтийн яг нууц чинь юундаа байгаад байна? Нэгдүгээрт бол ер нь манай ээж уран сайхны гимнастикийн хүн. Тэгээд бас ээжийн ген гэдэг ч юм уу. Тэр бол хамгийн түрүүнд нөлөөлж байгаа. Тэгээд хоёрдугаарт бол манай аа бол битэрийг ер нь бол айгүй сайн бэлдэж. Тэр нь бол зааланд гадаа айгүй их гүйлгэж тасгалууд хийлгдэг гэсэн. Тэр бах. Тэгээд гуравдугаар тэр нь бол энэ манай жудогийн бэлтгэл. Энэ тесрэлтийн одоо мехний юу гэдэг үлээ одоо нэг юм тесрэлт хийхээ тийм тасгалууд бас амар их нөлөөлсөн гэж боддог шүү дээ. Ер нь бол одоо нөгөө суурь нь юуны болохоор жудогийн бас тийм суурьтай болчихсон. Тэрнээс үсрэлт нь бас нөгөө тэсвэр юу тесрэлт бас амар нэгдсэн байна. Тий. Тийм төслүүд нь айгүй их хийдэг байсан ч одоо дээр тесрэлтийн одоо нөгөө нэг бэлгийн өсрэлт гэдэг л. Тэр чанс ер нь айгүй их хийдэг байсан. За би чааг орох учраас би бас хүлгүүдийн талаар бас жоохон асуу гэж бодсон. Тэгээд хүлгүүдийн яг одоо энэ олон жил ингээ гоё доктортай гоё явж байгаа. Тэгээд дээрэс нь саяхан одоо бас сая лигийн 10 удаагийн авраг баг боллоо. Дээрэс нь бас 7 удаагийн авраг 2 хүнтэй боллоо гэдэг ч юм. Одоо ингээд ийм их маш их юм ариун түүхтэй баг. Тэгээд энэ ариун түүхтэй багийг одоо хувцлах хөрөөнд ороод ер нь ямар хүмүүс ингээд одоо яг тоглолтын хагас гэдэг ч юм те. Хувцлах хөрөөнд ороод ямар хүмүүс ингэж гоё удирдах ярьдаг бай. Ер нь ямархуу зүйлэн талаар ярьдیں۔ За хувцлах хөрөөнд бол яг хүмүүс айгүй их асуудаг. Одоо ер нь тэр нөгөө бичлэгнүүд дундуур нь явдаг штэ. Одоо нөгөө нэг коуч нар юм ярьдаг. Яг та нар юу ярьдیں гэж айгүй хүмүүс хатдаг. Ер нь маа Чинзоох айгүй их яг тэр хувцлах хөрөөний уур амьсгалыг ч юм уу
илүү одоо мааз маягаар гэдэг ч юм уу гой болгож өгдөг. Тэгээ нөгөө тоглолтондоо ийм хит их төвлөрчгөр бас нэг болдгоо шүү дээ. Тэр байна. Тэгэл ер нь бид нэр яг коуч юм ярих эхлэхээс өмнө бол дандаа л маазраал бөөндөл инээлдэл сууж идэг. Тэр бас манай шинзаа хоцлохороо ер нь авч гардаг шүү. Ер нь бас нэг хит их бүр юм төвлөрөөд ингээд бүр ингээд сервис болчоор ч бас нэг хэцүү байх магадaltaй тий. Тэгэл ороод гоё маазар заа. Чинзоо гэдэг чи одоо танаа яг багийн туслах тасалж болох тий. Аа. Чинзоо. Одоо нөгөө пүрэв дөрж гэдэг ах байдаг шүү дээ. Тэр ах ер нь танаа яг юу хийдэг байх вэ? Одоо манай ерөнхийлөгч шүү дээ. Яг гэсэн үйл ажиллагаа хариуц ерөнхийлөгч. Би тэр сүүл нөгөө танаа нэг UG дээр хийсэн бэлтгэлийг хараад, банк дээр хийсэн бэлтгэлийг хараад та хэд 3-аас Капиц 3-аас юунаас шиддэг. Юу тэрийг үзчихээ би бүр гайхаад. Өмнө дэхтэй цагт тоглодог байсан юм уу те? Тий, ах чинь лифт тоглодог байсан. Ах тэгсэн чи шууд ихнэ хараа хүсэж байлаа шүү дээ. Тий, тэр нь ер нь бүж яхын цэг чинь тэр шүү тэрс. Тийм. Бид чи ер нь л бүж яхыг яг тэр цэгээс. Тэр яг намайг ороогүй бас ороогүй бахад тэрний өмнөх жил мэл бас тэгж цаг маг хожиж исэн мэл. Ер нь. Тэгээ ахын ер нь бол яг цэг нь тэр байхгүй. Тэндээс ер нь бас хожихон цөөхөндөө. Тийм шүү дээ. Манай багаас ер нь бол үгүй тавирсан нь өөрсдөө л дор хаяж хамгийн багадаа л 6 мурга 5 мав шидэж хийж. Тий. Ах бол зүгээр эхнийхаараа шууд госч гэлээ шүү дээ. Big Motors-ын төрөл бүрийн автомашинуудыг худалдаалдагаас гадна банк бус санхүүгийн үйлчилгээг түргэн шуурхай газар дээр нь шийдэж өгдөг. Мөн машин авсан хүмүүст урамшуулалтай. Ингэхдээ Улаанбаатар хотын улсын дугаар, өвлийн шин дугуй, шалавч, банк дүүрэн, бензин, мэдээж нөөтийн буцаан олголттой. Та ердөө утасны дугаараа үлдээгээд зээлээ судлуулах боломжтой. За тэгвэл одоо хасын үлгүүд багийн хамгийн нэг нэрлэнэ авъя. За хасын үлгүүд багийн хамгийн одоо юу н хамгийн унтамхай нь хэм бэ? Наа чи нэг 2 хүн байгаад. Яг нэг өрөөний 2 байхгүй юу? Манай 2 дүү байгаа. Азаа барсан 2. Тэр ямар ч имчилгээг байхаа ер нь. Ер нь хоёулаа сайн унтнаа. Ер нь хүн сэрэхгүй. Сүүлд бас нөө манай ган эрдэнэ тий. Араас ер нь бас хүч төрөө орж ирж байгаа. Ер нь бас сэрэхгүй бол унтаад ах шинжтэй шүү. Хамгийн унтамхай нь ер нь л азаа барсан. Ганаагаар бол энэ да. За тэгвэл хасын үлгүүд багийн хамгийн их хиддэг нь хэм бэ? Хамгийн их хиддэг нь л одоо өндрүүдээс л нэрлэн дээ. За манай Биндрия байж магадгүй. Биндрия. Азаа харцаач. Биндрия. Өмнөхдөр нь азаа харцаач. Тий, Биндрия хаа. Биндрия ер сайн идэх юм. Ер нь сайн идэх шүү дээ. Тэр ч одоо идэхгүй яхад тэр 2 метртэй юм чи. Таар ч одоо тэгэл хамт байрлал тэгэнгүүт чинь тэгэл хин яаж иддэг, яаж унтдаг бүгдийг л харж байгаа шүү дээ. За, хасын үлгүүд багийн хамгийн цаг барьдгүй нь хэм бэ? Цаг барьдгүй. Одоо тийм гэдэгтэй боломж байхгүй шүү дээ. Ер нь л тэгэж хоцорч өвдөн таслан маслан хоцорно тийм асуудал гарахгүй шүү дээ. Нөгөө ер нь бусад баг дээр тэгд юм уу мэдэхгүй. Ер нь бол манай баг дээр л тийм асуудал ер нь гарддаг дээ. За тэгвэл хамгийн хасын үлгүүд багийн ер нь хамгийн зөрүүд нь хэм бэ? Зөрүүдээ. Тий. Тэр нь одоо ямар утгаар вэ? За яг та тэгэл юу ч байж болно шүү дээ. Зөрүүд гээд ах ч юм. Одоо багийнхныгаа өмгөөлөд байгаа. Гүш таа. Яг зөрүүд гэхэр чи яг одоо нэг санаа дэвшүүлэнгүү тэрийг ингээ байнгын зөрж идэг үү? Тэгээ яг тэрийг зөрж болно. Эсвэл тэгэл шийдвэр гаргалт маргалт гэдэг ч юм уу те. Бүх юм дээр л тэр нь бол яг нэг амар хүнд утгаараа биш. Одоо бид чинь дотатдаг байхгүй юу? Ааха. Баг дэнд дотатдаг. Тэгээ хамгийн ер нь зөрүүд нь энэ. цэнгүүнэ. Энэ баг хуваач шүү дээ тий. Тэгвэл дандаа зөрүүдэлдэг.
тэрнгээр хэлээ да. Цингүнэг хэлчих. За хасын үлгүүд багийн хамгийн инээд муутай юм бэ? За анахач бөөндөл инээнд. Инээд муутай наа. За баг би явах уу? Тийм би. Тэгээ би тэр Чимангагийн юун дээрээс чамаг хамгийн маазна гэд амар юу яацсан шүү дээ. Стори хийчихсэн шүү дээ. За тэгвэл хасын үлгүүд багийн хамгийн маазна хэм бэ тэгвэл? Мөн маазна уу? Тий. За Чиманга ах. Чиманга ах. Чиманга юу? Чинзаа ах уу? Ер нь бол за ер нь Чиманга. Андаа л ер нь бүжиглээл энийг л явж идэг. За хасын үлгүүд багийн хамгийн хэм бэ? Том ах. Яагаад? Бүх тал дээр л за зөвлөж тэгэл талбайн гаднаж энүүдийг хилжлээд. Ер нь бол одоо бас нэлийн удаан тоглож байгаа учраас туршлага бүх зүйлээрээ л ер нь Тий. Одоо манлайлаа. тоглолт гэхээс илүүтэйгээр ер нь гаднах амьдрал дээр ч юм уу энүүд л айгүй их заа зөвлөдөг. За тэгвэл хөлгүүд нэг темирхүү. Хамгийн дууссан уу? Дууссан. Тэгээд ер нь одоо сүүлд финал дээр Сэлэнг Бодонс багийн эсрэг таарсан. Тэгээд түрүү жил ч гэсэн бас Сэлэнг Бодонс багийн эсрэг хагас финал таарад 7 тоглолт гаргаж ирсэн хоцсон шүү дээ. Тэгээ энэ жил ингээд таарад ингээд ер нь тэр дэлхийн маш том од хэмжээний тоглогчтой тоглож үзэх эсрэг хамгаалах гэдэг ч юм уу те. Тэгэх ер нь ямар хуу байд юм бэ? Ер нь бол өмнөх жил дээр бол би ер нь Касанстай ер нь баг гараагүй хамгаалж үзег байсан баг. Минут ч ерөнхий тодорхой хэмжээнд бага байсан. Тэгээ энэ жилийн хувьд ч гэсэн ер нь бол арай гайгүй бас хамгаалж үзсэн. Тэгэл бас амар юу вэ? Залтай гэх юм уу? Тэгэл хөл мөлөн дээр гიშгэж унагаагаал тэгэл тиймэрхүү асуудал зөндөл идэв юм л. Тэгэл мэдээч сүрддэг юм бил ер нь анхаарал. Эхний тоглолтоос ч юм аа. Тэг ер нь л жоохон ер нь айх гэхээс илүүтэйгээр ер нь бас нэг жоохон гоё өөрт ч юм уу гоё мэдрэмж төрж ирсэн. Яг өмнө жил нэрсэн болохоор биднэрт нэг юм сонирн байгаагүй ер нь бол. Бас л угаасаа л ер нь тоглогч 4 жил нэрээд үзсэн. Тий. Эхний жил ирсэн бол бас юу гэж магадгүй. Ер нь одоо тэгээд нөгөө 7 тоглолт гаргаад тэгээд нөгөө түрүү жил гэхэд л одоо 3-1-ээс бариулаад 2 тоглолт дараалж хожигдоод 7 тоглолт гаргаад ингэсэн. Тэнгүүд яг 7 дахь тоглолтод тоглохын өмнөх хувцлах өрөө уур амьсгал яг ямар хөө байд юм. 2 тоглолт өмнө хожигдсон. Тэгээ одоо 7 дахь тоглолт тоглох гээд байдаг. Ер нь бол сэтгэл зүйн хувьд гэвэл танах дутуутай байгаа шүү. Тэр сэтгэл зүйг яаж нөхөж гоё гарч ирдэг. Тэгэл ер нь одоо яг Пүж ахын, Том ахын, Сэг ахын одоо өмнө жил бол Мош ахын гэдэг ч юм уу. Ахнаар зөндөөсэн болохоор тэгэл ганц л тоглож тэгэл хожил тэрлээ хожигдол тэрлээ гэл гэдэг ч юм уу. Өгнүүдээс айгүйх нөлөөсөн байх гэж хардж шүү дээ. Тэгээ ахнаар нь бол тэгэл за тэгэл тоглоно шүү дээ бүр яах гэдэг ч юм уу. Амар энгийн байдлаар залуу тамирчтай ч юм хэлж ийсэн. Тэр юмнууднаас бид нар ч илүү бас ахнаар хэлж байгааг сайн ойлгосон. Тэгээ ямар ч юм айцгүй сандралгүй гарч ирсэн болов гэж боддоо шүү дээ. Бас нэг тэгж айхтар дарамт өгөхгүйгээр тийм. Ер нь хожигчаад ч юм уу ер нь тэгж ууралсан хүн бас байхгүй. Ерөнхий яг нэг сууж ярьснаа санаж байна. Ер нь яг мах барилцсан байж байгаа л буудалд. За нэг ийм юмнуудээр зөвхөн тамирчид нь хоорондоо уулзъя гэдэг ч юм уу. Тэгэл асуудлуудаа ярьсан. Тэгэл ингээл үзье тэгэл чадхаараа л үзье гэдэг ч юм. Тэгээ болохгүй шүү дээ. Ер нь одоо тэгээд нөгөө танах одоо ингээл яг харангуут Легонрын сонголтыг маш зөв хийдэг ингээд баг болчиход байна л яг асуулгууд. Тэнгүүд яг Легонрын сонголтыг хэн хийдгийг яаж тэгж юм гоё Легонруудыг авчирч ин тэ түрүү жил гэхэд л одоо
Тэгээ 2 жилийн өмнө гэхэд Wayne Miles гээл те Jordan Dolber энэ жил гэхэд тэгэл Chimanga тэгэл Miller 4 жил бас Miller гээл одоо ингээд ямар юм юугаар сонгож авчирд юм бэ ер нь? Яг тамирчин бид нар бол бас яг тэгж хин яаж сонгоод байгааг нь бол мэдэхгүй байна. Ерөнхий яг тийм сайн оролцдоггүй. Ер нь ах нарын төлөвлөсөж ч юм ганц 2 хүн оролцдог баг. Тэгээ миний бодож байгаа бол энэ Чинзоох байна. Нэгдүгээр тэгээд хоёрт маань Төгөө босс маань байна. Тэгээд Том ах, Пүүж ах гэдэг ч юм уу яг арын албаны хүмүүсүүд яг хоорондоо ярилцж байгаа сонгодог л байх гэж ер нь боддог шүү дээ. Тэгэхгүй одоо бидэрт яг ерөнхий нэг юм за ийм их тоглогчтой сонгох гэж ярьж байна л гэдэг хэлэхээс биш. Ер нь бол тийм. Тэг шууд зайлын сонгох уу гэдэг ч юм уу. Яг асуух юмнууд байна л. Ер нь шийдвэрийн томчл гаргадаг болохоор бид нэр одоо би ч ерөнхий ингэж хараад байгаа. Ливанруудын сонгож байгаа тал дээр энэ зан ааш үүдий цахилгаан бат гэдэг юм энийг илүү сайн судалж сонгох юм шиг санагдсан манай үг гэвэл. Чи ер нь одоо ингээл хүмүүнтэй харилцаа үүсгээд ингээд харилцаж ярилцсан шүү дээ. Тэгэхэд ер нь ямар хуу зам төлөвтэй хүнд дурггүй вэ? Би гэдэг байгаа хүмүүс сайн одоо би төвтэй хүмүүс байдаг шүү дээ. Тий. Би лаг гэдэг ч юм уу тийм хүмүүст юм бол дурггүй. За ер нь одоо ингээд 3 жил тоглолцлоо. Тэгээд ер нь одоо лигийн тоглогчид ер нь бас ямар хуу байдаг вэ гэдгийг хардлаа, үзлээ. Тэгээд одоо лигийн 3 удаагийн тогсон 3 жил 3-ыг нь авраг авчлаа. Тэгээд одоо ер нь дараа жил гэдэг ч юм уу те. Дараа жил одоо яг энэ жилийг ингээ ажиглахад дараа жил ер нь нэлээд өсч орж ирэх боломжтой тоглогч ер нь ямар хуу тоглогч юм шиг байна. Чи ямар хуу тоглогч гэж бодож байна? Одоо драфт гэсэн үг юм. Үгүй драфт биш. Одоо яг энэ жилийн орж ирсэн тоглогчдоос гэдэг ч юм уу те. Энэ жил орж ирээд одоо дүлгөөн байна те. Драфтлагдаа явж гисэн дүлгөөн байна, өсгөө байна, маргад байна. Тэгээ энэ тоглогчдоос ер нь хин дараа жил илүү бүр юм потенциал өндөр орж ирэх бол гэж бодож байна. Чиний бодлоор. Энэ нөгөө сая маахт одоо BCL-д тоглож байгаа энэ тулгаа бах гэж бодож байна. Японоос ирсэн тий. Мото. Тэр энэ тэгээд одоо босцын нас яг сайн мэдэхгүй байна. Ерөнхий яг өөр багаас ч юм орж ирээд BCL тоглож байгаа харилцаа хандлагаа авчих юм уу? Хичээл зүтгэлийн бас ер нь хэрчлээс хэрвээ л их тоглолт шин. Илүү энэ өмнө байсан төвчнгөөс хамаагүй илүү болоод ороод ирэх. Тэгээд давхар BCL тоглож байна. Бас тийм байх гэж харж байна. Сая тэр сүүлийн яг тоглолтын дээр ганцаар 17 оноо дараалж авлаа. Тэний тапиг гэсэн. Йоо тэр ч бас огшоос шүү. Сэлгээж зүв байлаа тэгээд гайхалтай байсан. За ер нь танаа баг тохиолдож исэн. Одоо сая лигээр ч юм уу, лиг үеэр ч юм уу тохиолдож исэн нэг гоё хүмүүс ярьж байгаа үг нэг тийм хөвгчлөлтэй ч юм уу, жоо ичмээр ч юм уу тийм түүх байвал хуваалцаач. Одоо хасын хөлгөд тогтол зөндөл юм болж байгаа л. Яг багаар нь уу? Тий, багтаа ч юм уу. Эсвэл яг хувь тоглогч дээр ч юм уу тий. За наачаас ярьж болохгүй юм да. Бодож байна. Бидний энэ зэгтээ юу байсан баха? Хөгжилтэй л юм уу да. Бид чинь нөө байрлалцсан сая плей-офф үеэр бүр ерөнхий ер нь нэлээд бисээ тоглосон байхгүй. Тэгэл нөгөө бид чинь 5:30 ч юм уу 6-д локер цуглах хэвээр. Тэгэл 4-4-5-5 ч юм уу бөөндөө ингээд доотлын нөгөө 2 давхрын куб гэ бисэнд тоглож идэг. Тэгэл бас тамирчинс ч юм уу бидний бас нэг гайхдаг гэсэн гэх юм уу. Та нар одоо тоглолтоо өстэй гэл тэр бас амар хөвгчлөлтэй байхаа. Локер руу орох гээд локер руу орох гээд ер нь бол бисгээд аваад. Тэгээ тэр нөгөө тэгээд тэрнээс чинь шалтгаалаа нөгөө нэг яг локер руу тоглолт эхлэх гээд идэг. Тэр чинь сүүлийн 5 дахь тоглолт хийсэн баха баг. Тэгээ нөгөө бид нар чинь хоорондоос нэг жижиг сажиг хэмжээний бацтай тоглож байгаа шүү дээ. Тэгэнгүүтээ тэр бүр тэнцээд тэгсээр гад бүр гараа явчихсан. Тэр юм. Тэгээ аринж бооцоо аваагүй. Аринж бооцоо аваагүйгээр тэгээ нэг өөр өөртөө цагийг юм уу төлөөд гарч ирсэн. Тэр бас амар хөвчлөлтэй юм. Тэгэл бид ч ерөнхий маазраалгаа юм чи яа.
Дахиад нэг жоохон байж их юм уу гэл. Яг тоглолт эхлэх гээд идэг. Тэр бас айгүй хөчлөлтэй. Тэр чинь баг 80 юм тоглолчихсон баг шүү. Тэгэхээр чинь бас тэр жинэгээрээ бас багийн chemistry бас амар гоё юм гоё болж байгаа. Тэр чинь багаараа нийлээд бас нэг сагснаас өөр юм хийн, хоббигоор өөр юм хийн гэдэг чинь бас гоё болж байгаа байх. Тэр юм байна ер нь. Тэшиг маань их нэртэй. Тэгээд ер нь их нэртэйгээр анх яаж танилцаж байв? Чи мэдхгүй байна те. Ах чи их нэртэйгээ тэгэл найзын даа очиж танилцчихлаа. Тэгэл яг тэр чинь тийм бэ. За 18 он. Муу 17 юм. 10 тийм баа. Тэр авцаа би манай ихч 12 дугаар анги байсан гэж бодож тий. Тэгэхээр чинь тий 18 онд ах найзуудаараа нэгнийдээ хондог бас нэг үе байсан шүү дээ. Тэр үед л найзхантайгаа ихтэйгээ танилцсан да. Тэрнээс хойш одоо ингэ 6-7 жил гарах болчих. Явж байна да. Манай анги охинтой суусан байгаа. Тэгэхээр танилцсан хамгийн гол хүн нь одоо би уулж таарах нь байна. Тэгэхээр төшиг нь одоо байнга баярлж явдаг байх нь байна. За ер нь сүүлийн үед ер нь төвжрэл дунд машин унаад гарахаар ч юм уу те сүүлд сонсож байгаа төлхөө сонсож байгаа 3 дуу. Яа тэгэл ер нь би тий яг шууд тэр энергийг сонсдоггүй. Ер нь бол тэр нөө ихтрийг төвжиж мөжрээд байх юм бол тэр нөө залбаа ТV-г аяг хүч сонсож явдаг. Нөө болсон явдлын. Тийм тэрийг ай тамаа багтаа ч юм уу сонсно. Тийм тэгээд ер нь бол юун дуунууд сонсдог. Nice Top. Nice Top их сонсдог. Бас хэдийг төвжих гэдэг юм бол ийм подкаст ч юм уу шил нэг юм сонирхолтой болсон явдлууд айгуу. Тиймэрхүү юмуд сонсдог. Тэгэл ерөнхий жоохон хордон гайгүй яваад байвал бас гайгүй цоглогдож сонссон шүү дээ. Тэгэхээр н халаалт хийхдээ та хэд ер нь ингээд чи ер нь хэв зүүж халаалт хийдэг үгүй. Үгүй. Би тэгт ерөөсө тэгж чаддгүй юм бэл. Бас яг нэг яг шидэж мэдчих яхтай бол тэг зүүдгүй. Яг зүгээр сонголт Монголд хийж яхтай ч юм уу тиймэрхүү эрдэнэтэй таслал маслаад хийж яхтай. Ер нь бол нэг л сонсдог. Цөөхөндөө. Тэр нь тэгээд халаалт хийхдээ ер нь ямархуу дуунууд сонсвол чамд гоё илүү юм юу байдаг. Халаалт хийхэд гоё тус нэмэр болдог. Тэгэл ерөнхийн 50 дуунууд ч сонсдог шүү дээ. Тийм юу ш. Жохон 50 тэгэл баг зохиолын дуу муу нэг сонсдог шүү. Сая 50 болов те. Тэр нь баг сонсох цөөхөндөө. Ер нь ч хич зөхгүй шүү дээ. За одоо яг сакс үзэж эхэлсэн цагаас хойшоо яг өөрийнхөө бүх цаг үеийн гарааны тавтаа нэрлэеч. Сакс үзэж эхэлсэн. Монгол хэлийг. За нэг номер дээр бол мэдээцэг яах. За хоёр номер дээр санчрах. 3 дээр томх. 4 дээр аза. Тий. Тэгээ 5 дээр одоо яг гой төгөлөө. Дөкө. Эпси. Тэгэхээр ер нь бол нөгөө бас хитрхийн өмнөх үеийг бас нөгөө үзээгүй болохоор тийм мэдгүй байгаа шүү дээ. Тэгээ ер нь бол яг би зүг шүү одоо л байгаагаар нь ярьчлаа шүү. Лиг тавлж байгаагаар. Тийм. Тэ одоо байгаа. Тэгэл ер нь мэдэх үеэсээ л ярьчихж байгаа шүү дээ. Өөрийнхөө бодлоос юм бас мэдгүй. Одоо ер нь ингээд 200 300 эсвэл 500 600 км ингээл явж нэг юм зорьсон газар очих нэг тийм гоё мэдрэмж байдаг шүү дээ. Эсвэл нэг юм төгжрэнээс ингээл нэг юм голоор нь ингээл гараа симхигээр гарангууд нэг юм гоё цэлгэр зам байх нэг тийм амар гоё тийм том мэдрэмж байдаг шүү дээ. Тэрэн шиг ийм гоё мэдрэмжийг амьдралаас юунаас хинээс авч байна? Ер нь бол
Мэдээч ер нь гэр бүлээсээ ер нь хамгийн гой мэдрэмжүүдийг ер нь дийлэхтэй авч байгаа. Ер нь хамгийн сүүлд гэвэл миний хүүхэдтэй болсон өдөр байна. Одоо би тэр гурлаа болсон. Тэр л хамгийн гоё сайхан мэдрэмж байгаа да. Одоо ч ер нь олон л нэмэгдээл. Яг аав болсноо мэдэх тэр өдөр ер нь ямар байдгийм байна? Одоо яг гоё мэдрэмж нь ямар байд юм бэ? Ер нь эхлэл жоохон айцтай ч юм уу. Яах бол гэсэн жоохон айцтайсэн. Тэгэл ер нь эл хөргөн багаар гэдсэн ч юм уу тамраал одоо идэх ч юм уу юмнуудаа хараад ирүүл байгааг нь харах. Тэн дээр л баг хамгийн зүрхний цохилтын сонсоход хамгийн их баярлж ирсэн юм. Тэ. Тэр чинь хамгийн ахтай очиж үзүүлж байгаа ш. Тэгсэн чинь зүрхэн цохилсон байсан. Бид тэр баг сар гараа мэдээгүй явжсэн. Тэ. Тэр л хамгийн гоё юм. Одоо нэг сасан бөмбөгчийн арга гэр ихнэр гэргээ байх гэдэг ч юм амар юм. Бас ер нь жоохон хэцүү шалгуур шүү дээ. Одоо тэгэл цаг наргуу тэгэл бэлтгэл өдөр бэлтгэл орой тоглол бэлтгэл гээл ийм их юмны ард ингээд арай чинь ингээд хамгаалж зогсох тэр хүнд ер нь ямар хөө мэдрэмж төрдөг бол гэж боддог ер нь. Одоо тэгэл гэртээ үлдэн. Одоо би чинь сүүлийн баг 2 сар ч юм уу юу ячлаа шүү дээ. Баг буудалд ер нь гэртээ байсангүй шүү дээ. Тэгэл тэр үед ер нь нэгч тэгэж гомдлсангүй. Тэр ер нь ууралсангүй. Анхнаасаа одоо юу гэдэг би тэр намайг оюутны лиг тоглодог байхаас л ер нь би тэр үргэлжлэдэг байсан болохоор ер нь намайг айгуу сайн ойлгодог л гэж боддог. Ер нь угаасаа ойлгодог. Тэгээд байрлал нь дайлуулах ер нь зав заагаараа би бол очихыг хичээдэг. Тэгээд ер нь бас жоохон боломж бол тэл бага байдаг. Сүүлийн 2 сарлаар ер нь бид нэг гадагш аялан тоглолтоор явлаа. Тэгээд 90 орчим ирээл шууд буудалтай байдаг ч юм уу. Тиймэрхүү бас айгу яг хэцүү санагддаг байна. Одоо мэдээч би давхар болцсон. Тэгээд нэг хорлоготой байх үед нь л айгу санаа зовдөг гэсэн. Тий. Хамт байж чадахгүй. Тий, хамт байж чадахгүй яг. Тэгэл үргэлж бас ард дэмжиж байдагт баярлаа. Хайртай шүү гэж хэлмээр энэ да. Баярлаа. Нэсдэ баярлаа гэж. За тэгээд ер нь хий асуулт маань нэлээд шударж байна. Тэгээд BCL-д тоглоод одоо ингээ олон улсын одоо ESL, BSL гэдэг юм одоо олон улсын лигүүд тоглож байгаа шүү дээ. Азийн лигүүд. Ингээ тоглоод ийм Монголынхоо нэрийг ингээ гоё дэлхийд ингээ гаргаад тасын үлгүүд те энэ багийг гоё ингээ дэлхийд ингээ гаргаад зарлуулад явах юм. Ямар мэдрэмж байдаг вэ? Тэр багийн нэг хэсэг болоод ингээ явахаар. Мэдээж тэр чинь тамирчин хүний хувьд бол хамгийн гоё юм чинь улс орныхоо нэрийг одоо гаргах шүү дээ. Тэгээд тэр бол тамирчин хүний болгонд л мэдээж сайхан санагддаг. Хоёрдоор тэр нь бол аавынхаа нэрийг гэдэг ч юм уу. Одоо бидний юуны самбар дээр ч юм уу бидний овгоор явдаг шүү дээ. Нэр нь. Тэгээд тэр мэдрэмж бас илүү бас гоё байсан гэх юм уу. Тэр нь илүү одоо надад ч гэсэн гоё санагдаж байх. Одоо манай аав ч гэсэн бас гоё санагдах. Тэр мэдрэмж арай өөр мэдрэмж байсан. Зөвхөн өөрийнхөө гэлтгүү аавынхаа нэрийг гоё дэлхийн тэр том онооны самбар дээр томоор хичүүлээд ард нь оноо аваад гэхээс гоё мэдрэмж байдаг баха. Тийм байна да. Уран дулааны цаг ирж урамшуулалт худалдааг зөвхөн Big Motors-оос. Салбар 1. Цайз 16 дугаар хороолол дааг хүрээ явах автобусны буудлын замын эсрэг тал Big Motors авто шоурум. Салбар 2. Цөмгөн хайрхан дүүргийн 32 дугаар хороо 22 авто худалдааны чанга хонь. Утас 75 75 75 75. За тэгээд найздаа баярлаа. Тэгээд гоё хамт төвжрэх гэж тэ ойлоос сайхан явсараа л ирлээ. Тэгээ гоё хамт ингээд яваад ирсэн баярлаа. Тэгээд энэ дугаар цэцэгжих үед бараг BCL-ийн тоглолт хийж явах тэ. Тий. Нөгөөдөр гэдэг чинь тэ BCL-ийн тоглолттой байгаа. Тэгээ найздаас
амжилт хүсье. Баярлаа. Урьж оролцсон баярлаа. Баярлаа. Тэгээд бас ирж байгаа урилгыг хүлээн авч оролцсонд найздаа баярлаа. Цаг цаваа энэ минийх бэлтгэлийн хажуугаар цаг цаваа гаргасан үнэхээр их баярлаа. Ер нь амар юм байна. Ингээд гэрээс авч яваад ингээд яваад байвал дахиад 2-3 орчмаар юм. Хэдэн дугаар Тэгээд хэдэн дугаараар би бас өөр юм яриад ингээд энэ висэл дуустал ингээд зөөгөөд байвал бас болохоор юм байна. За тэгвэл одоо ер нь ээлжид дугааруудаас хийх л юм байна. Дараагийн дугаарт би тулга гэдээ бодоод дахиад нэг орчих л дээ. Тулга болоод орчих. За тэгээ найздаа зөндөө их баярлалаа. Тэгээд хамтран ажилласан Big Motors байлаа. Дараагийн дугаараар уулзцгаая. Баярлалаа. Баяр та.